Арьс арчилгааны тулгамдсан асуудлуудын нэг бол хөгшрөлтийн шинж тэмдгүүд. Миний арьсан арчлын видеонуудын доор хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнүүдийг хизээнээс ашиглаж эхлүүл зохимжтой вэ? Ямар идэвхтэй орцууд сонгох вэ? Ямар бүтээгдэхүүнүүд байна вэ? Хизээ хэдэн наснаас хэрэглэх вэ гэдэг асуултууд бол орж ирдэг л дээ. Тэгэхээр энэ удаагийн видеогоор би та нартай яг хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг хэрхэн арилгах вэ? Түүний ашигладаг идэвхтэй орцууд, эдгээрийг агуулсан бүтээгдэхүүнүүд за мөн хизээнээс эхлэн хэдэн наснаас эхлэн хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнүүдийг ашиглавал зохимжтой вэ гэдгийг судалж нэгтгэснээ хүргэх гэж байна. Энэхүү видеог Green Gate International компанитай хамтран хүргэж байна. Арьс арчилгаа урьдчилан сэргийлэлтээс эхэлдэг. Тэгэхээр өсвөр наснд болоод 20-од насны ихэнх үед prevention буюу урьдчилан сэргийлэх алхмуудыг бол байнга ягштал мөрдөж байх юм бол хөгшрөлтийн шинж тэмдгүүд илрэх хугацаа хойшлох боломжтой. Тэгэхээр энэ үед яг арьс арчилгааны алтан 3 алхам болох зөөлөн цэвэрлэгээ, чихшүүлэлт, мөн хамгаалалт гэсэн 3 шатыг бол байнга мөрдөж байх хэрэгтэй юм шүү. Миний тэргүүнд зөөлөн цэвэрлэгч гэж хэлээд байгаа шалтгаан нь юу вэ гэвэл арьсыг squeaky clean гэж хэлдэг. Гүлчээсэн юм цэвэрхэн болгочихдаг цэвэрлэгчнүүд бол арьсанд тийм ч тохиромжтой биш. Арьсны яг тэнцвэрийг алдагдуулдаг, pH балансыг бол алдагдуулдаг учраас ийм төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх нь арьсны ерөнхий хэвийн эрүүл мэндэд бол сөрөг нөлөөтэй байдаг учраас энэ тэнцвэрийг хадгалж үлдэх зорилготой зөөлөн цэвэрлэгчнүүдийг энэ үеэс бол хэрэглэж эхлээрэй. За үүний араас бол арьсны усаа ууршин алга болохоос хамгаалах зорилготой чихшүүлэгч тос буюу moisturizer-ыг өглөө болон оройн арьс арчилгааны үеэр заавал хэрэглэж хэвших юм бол арьсаа улам бүр эрүүл байлгах нөхцөлийг бол бүрдүүлж өгнө. За харин бидний арьсны хөгшрөлтийн процессыг хамгийн их хурцсагдаг, хөгшрөлтийг хамгийн их өдөөдөг хүчин зүйл бол нарны хит ягаан туяа байдаг. Тиймээс аль болох эртнээс арьсаа нарны хит ягаан туяанаас хамгаалах бүтээгдэхүүнийг хэрэглэж занших хэрэгтэй. За жишээ нь Avène Hydrance коллекцийн нарны тоснууд байдаг. Энэ дотроо тослог арьстай хүмүүст зориулсан hydrating emulsion буюу чихшүүлэгч эмүүс, за мөн илүү хуурай арьстай хүмүүст зориулсан hydrating cream буюу чихшүүлэгч тоснууд байгаад байдаг. Тэгэхээр өөрийн арьсан тохирсон нарны хит ягаан туяанаас хамгаалах бүтээгдэхүүнүүдийг арьс арчилгаанд нэвтрүүлж ашиглахыг зөвлөе. Нарны хит ягаан туяанаас хамгаалах тоснуудын тухай эдгээрийг хэрхэн зөв сонгох вэ? Ер нь нарны хит ягаан туяа гэж юу вэ гэдгийг бол нэгтгэн бэлтгэсэн би тусдаа видео хийж байсныгаа видеоны дээр карт хэсэгт болоод видеоны доор тайлбар хэсэгт мөн оруулж өгсөн байгаа шүү. 20-од насны дунд үеэс 30-од насны ихэнх үеийг бид нэр арьсаа хിവэр нь хадгалах буюу maintenance зорилгоор бол арчлах хэрэгтэй гэж хэлж болно. Яг энэ үед өсвөр наснд болоод 20-од насны ихэнх үед байсан шиг арьс маань үргэлж юм булцгараараа бол байдаггүй. Ерөнхийдөө бол хөгшрөлийн шинж тэмдгүүд бол илэрч эхэлдэг байгаа. Энэ нь бол яг бидний арьсны өөрийн коллагены агуулмжууд бол мууддагтай шууд холбон тайлбарлаж болно. Тэгэхээр коллагены үйлдвэрлэлийг дэмжих зорилготой идэвхтэй орцуудыг арьс арчилгаандаа бол энэ үеэс эхлэн нэвтрүүлэх нь зүйтэй юм. Ялангуяа treatment буюу эмчилгээний шатанд энэ төрлийн идэвхтэй орцуудыг нэвтрүүлвэл зохимжтой. За юун түрүүнд арьсны гуужих процесс, шинэ арьс нөхөн төлжих процессыг дэмжих зорилготой AHA буюу alpha hydroxy acid-ыг бол нэвтрүүлж болно. Гликолийн хүчил, lactic acid, mandelic acid зэрэг гуужуулагч хүчлүүдийг бол арьс арчилгаанаа нэвтрүүлсэн тохиолдолд энэхүү бол гуужуулж өгснөөр шинэ арьс төлжих процесс бол хурдсаж өгдөг. За мөн эмчилгээний шатанда идэвхтэй орцууд нэг ялангуяа витамин С, витамин Е зэрэг антиоксидант орцуудыг бол ашиглахыг зөвлөж байна. За жишээ нь Avène Physiolift коллекцийн серум. Энэхүү серумын дотроо витамин Е-ийн агуулмжтай учраас арьсанд антиоксидант өөрчлөлтийг үзүүлж чөлөөт радикалуудаас арьсыг хамгаалснаар эдгээр радикалууд арьсны чинь коллагены бүтцийг ингэж эвдэхээс бол хамгаалж коллагены үйлдвэрлэлийг бол дэмжиж өгөх үйлчлэгийг бол үзүүлдэг. Тэгэхээр 20-од насны дунд үеэс 30-од насны ихэнх үе хүртэл зайлшгүй арьс арчилгаанда серумын шатанд ийм төрлийн бүтээгдэхүүнүүдийг, ийм төрлийн орцыг агуулсан бүтээгдэхүүнүүдийг заавал ашиглаж байгаарай гэж зөвлөмөр байна. 30-аад насны дунд үеэс хойш 40 нэмэх, 50 нэмэх үед яг reversal буюу хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг арилгах зорилготой идэвхтэй орц тэдгээрийг агуулсан бүтээгдэхүүнүүдийг ашиглах нь чухал. Тэгэхээр үүн дотор витамин Е буюу tocopherol, витамин С буюу аскорбины хүчил, за мөн витамин А буюу ретиноидуудыг ашиглах нь маш чухал. Нэг ялангуяа витамин А буюу ретиноид нь арьсыг хөгшрөлтөөс хамгаалах, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг арилгах зорилготой хамгийн өргөн хүрээнд бол судлагдсан идэвхтэй орц. Тэгэхээр витамин А-г агуулсан
бүтээгдэхүүнүүдээс дурдвал Avène Physiolift коллекцийн бүтээгдэхүүнүүдийг бол хийлж болно. Жишээ нь энэ Physiolift Eyes буюу зохихны тос. Энэ бүтээгдэхүүн нь яг зохих орчмын хялгасан үржлийг арилгах зориулалттай гар бүтээгдсэн бүтээгдэхүүн. Бусад нөгөө нүй буюу яг энэ шөнийн тостойгоо харьцуулахад харьцангуй зөөлөн арай шингэндүү бүтцтэй учраас энэ зохих орчмын эмзэг их нэмгхэн арсыг бол тайвшруулахад зогсохгүй тэгж ямар нэгэн өрөвсөл өгөхгүйгээр эмчилгээг бол үзүүлэх боломжтой юм шиг надад санагдсан хэрглэж үзэж байхад. За харин Physiolift Night буюу шөнийн боом нь яг оройн арс арчилгааныхаа үеэр арс арчилгааны хамгийн сүүлийн шат болгож хэрэглэх зориулалттай чих шүрэгч тос. Орц найрлаганда яг витамин А буюу ретиноидыг агуулсан учраас ерөнхийдөө бол бусад яг юм их хэмжээний ус агуулсан юм чийгшүүлэгч зориулалттай бүтээгдэхүүнүүдээс нэлээд ялгаатай санагдах байх. Учир нь ретиноид нь өөрөө угаасаа арсыг жоохон өрөвсүүлэх гэдэг, хуурайшуулах гэдэг орц гэдгийг анхаараарай. Тэгэхээр урт талд нь нэлээд их юм чийгшүүлэх зориулалттай тонер эссенцийг ашиглах зохимжтой. Avène-ийн хувьд бол Avène-ийн өөрсдийнх нь халуун аршааныг бол цацаж хэрэглэхийг зөвлөдөг юм байлээ. Миний хувьд ч тэгж тосуулж үзэхэд бол нэлээд эвтэйхэн хоорондоо бол зохиж байсан гэдгийг дуртахын зүйтэй юм. Тэгэхээр яг энэ night bomb буюу шөнийн энэ тос нь яг пампнаас нь гаргаж ирээд туршиж үзэхэд тийм жоохон зузаандуу зунгаарлцсан дуу маягийн бүтцтэй байсан учраас нүүрэн дээрээ түрхэхдээ бас хитрхи ихийг түрхэхгүй. Миний хувьд яг 2 памп бол яг нүүр болон хүзүүндээ бол хэрэглэхэд хангалттай хэмжээ шиг ба санагдсан. Арс арчилгааныхаа хамгийн сүүлийн шат болгон оройныхаа арс арчилгааны үеэр хэрэглэх нь зохимжтой. Avène-ийн Physiolift коллекцийн бүтээгдэхүүнүүдийг судалж байхад барууны вебсайтууд дээр гарч ирэхгүй байсан мөртлөөсөө Азийн сайтууд дээр гарч ирсэн нэг бүтээгдэхүүн бол Avène Physiolift All-in-One Aqua Cream and Gel. Энэ бол яг Аз хүний арсанд зориулан найруулгыг нь хийсэн Physiolift бүтээгдэхүүн. Тийм болоод ч тэр надад яг энэ Physiolift цувралын бүтээгдэхүүнээс хамгийн таалагдсан энэ бүтээгдэхүүн байлаа. Aqua Cream and Gel гэдэг нэрнээс нь сонсоод үзэх нэ. Угаасаа юм усан бүтэцтэй гээлэн дотор багтаасан крем гэж нэг айгүй зөв нэрийг нь бол өгсөн надад санагдсан. Арс арчилгааныхаа би оройн арс арчилгааны хамгийн сүүлийн шат болгон яг чийгшүүлэгч тосны зориулалтаар энийг бол ашиглаж байсан. Бүтцийн хувьд айгүй хөнгөн, энэ бомтойгоо харьцуулахад хөнгөн байсан учраас илүү тослог арстай, холимог арстай хүмүүст бол илүү тохиромжтой байж болох юмаа гэсэн сэтгэлийг надад үлдээсэн. Нэмээд all in one гэсэн байгаа учраас магадгүй бүх үйлчлэлийг үзүүлэх зориулалттайгаар бүтээгдсэн учраас хэрвээ энэ видеонд дурдж байгаа Physiolift бүтээгдэхүүнүүдээс нэг бүтээгдэхүүнийг нь сонгон авах боломжтой байх юм бол би Physiolift All-in-One Cream-ийг аваарай гэж зөвлөмөр байна. За гэхдээ энэ бүтээгдэхүүнийг дутагдал байгаа нь өөрөө jar буюу ийм шууд гараа ингэж хутгаж авах зориултаа бол хийгдсэн учраас бас айгу болгоомжтой хайрцах хэрэгтэй шүү. Гэтэ энэ асуудлыг шийдсэн бүтээгдэхүүнүүд нь бол яхааргүй Physiolift-ийн бусад бүтээгдэхүүнүүд байлаа. За шөнийн тос болоод серум, за мөн энэ нүдний зохихны тос нь бол бүгдээр юм памп буюу юм шахаж гаргадаг бүтэцтэй. Гэхдээ ялгаатай нэм пампуудын надад таалагдсан нэг зүйл нь юу байсан бэ гэвэл бидний мэддэг бусад төрлийн пампуудаас ялгаатай буюу агаар орохоос сэргийлсэн байгаа юм. За яг хошууг нь аваад үзэх юм бол ийм битүү оруулахтай. Эндээсээ ямар ч юм буцаагаад агаар энэ бүтээгдэхүүн рүү нь орохоос хамгаалсан юм памптай учраас дотор нь байгаа бүтээгдэхүүнд агаар орж улам бүр эсэлдэж байгаа бүтцээ бол алдахаас урьдчилан сэргийлсэн юм шиг надад санагдсан. Тэгэхээр сав баглаа боодлын хувьд ч гэсэндээ Avène Physiolift надад бол энэ агуулгаараа нэлээд таалагдлаа. Avène брендийн Physiolift коллекцийн бүтээгдэхүүнийг Shopee CGM-ээс авч хүргүүлэн авах боломжтой. Би энэ бүтээгдэхүүн тус бүрийн холбоосыг видеонд ор тайлбар хэсэгт холбоод өгчихсөн байх болно. Багцаар нь ч гэсэндээ авах сонголт бас байдаг юм байлээ шүү. Тэгэхээр хөгшрөлтийн эсрэг ямар алхмуудыг хэрэгжүүлэх ёстой вэ? Ямар идэвхтэй орцуудыг, ямар бүтээгдэхүүнүүдийг сонгож ашиглах нь бол зохимжтой вэ гэдэг агуулга маань таалагдсан гэж найдаж байна. Хэрвээ энэхүү видеоноос үн цэнийг олж авч чадсан бол видеоноор лайк дараарай. Өөр асууж тодруулах зүйл, зөвлөх зөвлөмжүүд байх юм бол бас видеодоор комент хэсгийг ашиглахыг хүсье. Видеотой хамт байсан баярлалаа. Дараагийн видеогоор томотгүй эргээд уулзъя.